За ямар ч байсан хоёр тэрлээс ч тэгээд дуусгацсан. Одоо шууд нөгөө нилээ эртний судж ийсэн кодекс имжлэр рүүгээ жаргалтаа орж ирэхээр шийдлээ. Юу нь бол арай эртхий гэж бодож ирсэн юм л та. Гэтэ нэгэнд кодексийн шинэ бүлэг гаргаж байгаатай холбогдуулаад за нэг дуустал хүлээж агаад нэг мөсөн болъё гэж бодсоор байгаа удаачлаа. Тэгсэн дааж шин системийг нөх яриад ах юм байхгүй байсан дөө. Марыг эртхэн хийждэгч байж үгэж бодсон. Тийм тэгэхээр уусаа энэ биштэй тэр шинэ гарсан сийсэн бас Акида өдрийг ч гэсэн нөх ярихгүй бах. Надаа угаасаа нөх таалагдж байгаагүй. Тэгэхээр одоо Лилүүшийнхаа сэргэн мандалт уу өвчий код хийсэл ярьсаар байгаа таарах баха. За шууд бишрүү. За миний аниманалын сэдв төрлийн бичлэгийг нөх аним үздэг үү эсвэл үзээгүй анимын талаар ярьж байхад хүртэл зүгээр л намайг сонсох гэж орж ирдэг үзэгчид бас байд юм бэлээ. Маш их баярлалаа. Тэр хүмүүстэй зориулаад нэг ганцхан минутанд багтаагаад анимын давч агуулгыг яриад өгч чий гэж бодсон цаашдаа ч гэсэн. За кодекс гэдэг аним бол гол дүр нь Лилүүшгээ Британий анхүү байгаа. Гэхдээ манай хүн бол ааваасаа болон Британаас өшөө авахыг хүсдэг. Тэгээд хэрэгээ гүйцэлдүүлэхийн тулд Япончуудыг ашиглаж хүлэгдэж байгаа. Бас нэлээд ухаантай, баг төрцөн удирдагч вайбны залуу байхгүй юу? Бас дээрэс нь гис гэдэг чадвартай. Гэхдээ гис болгон өөр төрлийн хүчийг агуулдаг. Манай хүнийх болохоор хэний ч хамаагүй амьдаар нь өдрөө нь харж агаал тушаал хүчих юм бол шууд ховсддаг. Хинч байсан тушаалыг нүгд өгөө биелүүлнэ гэсэн үг. Ер нь ихэд яагаад аваас өшөө авах гэдэг нэхэр манай хүнийг бүр бага ахт нь дүүтэн цуг Япон руу зүлцсэн байхгүй юу? Тэгээд энтэй Сузаку гээд найстай боллоо тэр гурав хамтдаа өсөж төрсөн гэсэн үг. Наналигээ дүүн болохоор ганц л зүйлийг хүсдэг. Тэр нь хүн болгон нэгэндээ сайхан сэтгэл гаргадаг, хүн болгон нэмсгэлж идэг, ямар ч муу мухайгүй тийм утопия маягийн гэгэл ертөнцийг мөрөөднө. Лилүү Сузаку ч гэсэн санал нийлдэг болохоор тэр гурвын эцсийн зорилго бол адилхан гэлж болно. За гэхдээ тэр эцсийн зорилготоо хэрхэн хүрэх вэ гэдэгт дээр бол маш том үзэл бодлын мөргөлдөөн гардаг. Энэ анимыг хүрэх гээд байгаа хоёр үндсэн гол санааны нэг гэж хэлж ойлгож болно. Үр дүн чухал уу, ёс суртахуун чухал уу? За Нанали ч угаасаа анимын төсөл хүртэл угаасаа нэг чухал үүрэгч хөдөр. Тэгэхээр хайчи. Харин Лилүү Сузаку хоёр бол одоо бүр багаасаа зүгсэж төрөнцсөн салж хагас шүүн найзууд мөртлөө адилхан зорилго руугаа өөр хоёр замаар явснаасаа болоод нэгнээ бүр үзэхгүй боллоо дайсгаж байгаа анимын плотынх нь үндсэн гол сүнс гэж хэлж болно. Лилүүсийн санаа болохоор Британи гэдэг чөтгөрийг бүр алж хаяад шив шинээр нь тэр төгс сайхан нийгмийг байгуулъя. Гэтэ тэхийн тулд энэ чөтгөр нь өөрөө хитрхи хүчтэй учраас ямар ч хамаагүй аргаар те. Тэр морал, ёс суртахуун одоо юу ч байдیں۔ Бүгдийн нүл тоогоод цэвэр үр дүн дээр л анхаарахаас өөр аргагүй. Өөрөөр угаасаа дийлэх хүс үзэл бодолтой. Сузакугийн болохоор Британи гэдэг чөтгөрийг дотроос нь идгэж бархан болгоё. Заавал нэг алаад байх шаардлагагүй. Бас ямар ч хэмжээний хугацаас зарцуулсан хамаагүй болохоор заавал үр дүнгийн төлөө тэгэж яараад улаараад байх шаардлагагүй. Тэгэхээр тэр хүн ёсны ёс суртахуунаа яасан ч алдаж болохгүй гэсэн бас нэг хүчтэй итгэл үнэмшилтэй тулж байгаа. Энэ хоёрыг төлөөлж байгаа нэг талд Bentham-ийн consequentialism эсвэл utilitarianism гэж хэлж болно. Нөгөө талд нь Kant-ийн deontology гэдэг хоёр том философи онол байгаа. За тэрийг тайлбарладаг хамгийн алдартай сонгогддог жишээ кейсийг та нарт ярьж өгье заяа. Богооны хоёр зам дээр ингээд нэгэн дээр нь 5 хүн хөлөвлөсөн, нөгөө дээр нь 1 хүн хөлөвлөсөн хэвтчихлээ. Чи 5 хүний амийг аврахын тулд замыг эргүүлэх үү гэдэг асуулт. Тэгэнгүүт ер нь бол олон хүмүүс эргүүлнэ гэдэг хариулт өгдөг заяа. Энээс дүгнвэл ер нь ихэнх хүмүүс үр дүн гэлөө чухалчдаг consequentialist дайнасыг арифметик тооцоогоор л үйлчдэг юм шүү те. Тэгж одонгууд кейсийн жоохон өөрчлөлчингүүт бүх зүйл настайгаа өөрчлөгдчихдөг байхгүй юу? За зам дээр 5 хүн хэвтчихлээ, тэр нь хിവэрээ. Харин энэ удаа нөгөө талд нь хөлөөсөн хүн гэж байхгүй, оронд нь чамтай 1 хүн цуг зогсчихлаа гэж бодъё. Чи тэр хүнийг богоон руу түлхээд мөргөлдүүлчихвэл нөгөө тав амрагдана гэж зөвлөчих заяа. Яг бод амьдрал дээр тийм хүн байхгүй л те, ихтэй зүгээр кейс штэ те. Тэр хүнийг одоо Spider-Man гэж бодчихгүй юу? За тэр яг уу кейсийг ингээд жоохон өөрчилчихгүйт хүмүүсийн сонголт дэсөөр болдог. Хинч гимгүү танихгүй хүнийг богоон цам руу түлхэхгүй, 5 хүний амийг аврахс ч гэсэн хамаагүй. Сонин байгаад сууг нь бол тэр богооны замыг эргүүлэх болно. Богоон зам руу түлхэх хоёр арга л өөр болохоос ялгаагүй л тэр гимгүү хүнийг алж байгаа штэ 5 хүний амийг аврахын тулд. Ийм байхад яагаад ингэтлээ ялгаатай мэдрэгдэт байна гэдг нь хүн гэдэг зүйлд чи өөрөө тийм төрөлхийн те. Заяагтмал ёс суртахууны мэдрэмж гэж байд юм байна. Тэр үр дүн гэдэг зүйлээс чинь ч илүү чухал зөксөж болохооргүй төрлөх ёс суртахуунаа үл өшөөж болохгүй байна гэсэн дүгнэлтийг Кант гаргаад consequentialism-ийн эсрэг үзэл буюу deontology гаргаж ирж байгаа.
Тэгэхдээ түрүүний хийсийг бол Кант биш бүр сүүлд 1967 онд Тинч Вилленийг Британий философи зохиосон шүү. За тийм тэгэхээр ингээ удангууд Сузакуг жоохон жолтгой ойлгож эхэлж байгааз. Миш гэсэн анх үзэхдээ энэ дөрвийн тэр уур хүргмээр хоёр нүүр Лилүшийн зам дандаа гай болж байгаа эдрээс нь бүр үнэхээр тийрдэг байсан. Гэтэ хоёр дахь үзээд арай гайгүй ойлгох гэж оролдоод бас энэ бичлэгийг хийхийн тулд гурав дахь нөгөө гэтэ энэ дээр бол нөгөө муугийн нүцсэн. Тэгээ гурав дахь үзэхэд бол одоогийн би тэр үеэсээ хамаагүй өргөн хүрээнд хардаг болсон ч тэр энэ удаа л Сузакуг үзье ядах сэтгэл бараг төрөөгүй дээ. Харин ч бараг өрөвдсөн. Гэтэ ер нь бол Сузаку яг үндэ анхандаа бол Лилүштэй адилхан үр дүн чухалчдаг байсан юм шиг санагддаг. Бүр багтаа нөгөө Японыг Британд бүр хөөс тэмтрүүлчихгүй тул даавыгаа алаачдээ штэ. Өөрөөр хэлэх юм бол арай дээр үр дүнгийн төлөө ёс суртахуунаа умартаад хэцүү сонголт хийсэн. Гэтэ тэрнээсээ нэлээд драма аваад насан туршдаа тийм гээлт мэдэрч амьдсаар ирсэн нь анимын туршаас харагддаг л да. Магадгүй энэ драмаасаа болоод үр дүнгээс илүү интеншнийг илүү чухалчилдаг, ёс суртахуунаа бас дахиж алдхаас айдаг, айцтай болсон юм болов. Лилүш бол цэвэр үзий ядал төшөө орслоор мотивацаа тийжээж байгаа штэ. Бас өөрөө шугаасаа нэлээд ухаантай арцнаа сэтгүүтэй болохоор өөрийнхөө бусдын тэр мэдрэмж сэтгэл хөдлөл ёс суртахуун юутэй этэн сэнгэнтэл сайхан сэндэж хайчаад зөвхөн үр дүн рүүгээ л улаардаг зоосны нөгөө тал нагаа. Энэ хоёрыг зөөрлүүлээд хэлвэл бараг л нөгөө Милан цагагийн торфын күнүүд хоёр байгаа юм л та. Зорилго нь адил, зам нь өөр. Яг нэг том ялгаан Сузаку торфиныг одоо сэтгэл зүйн хувьд хамаагүй сул дорой болохоор үзэл бодолтой 100% үнэнчиж чадалгүйгээр өөртөө ялагдаа эсвэл дутуу сэтгээд байдаг нь Сузакуг хоёр нүртэй санагдуулдаг баг. Гэтэ нэрээ Сузаку Лилүш хоёрын хамгийн таалагдсан тал нь би энэ бичлэгийг хийж байхдаа л анзаарсан л та. Энэ хоёр маань аними явах тусам нэг нэгэндээ уусаад ах шиг байсан. Өөрөөр хэлбэл Лилүш шарыг өгснөөс хойш өөрийнх нь хийж байгаа зүйлс хүмүүст ямар их хэмжээний зовлон шанал авчираад байгаа юм бэ гэдгийг илүү ухаарад бусдын мэдрэмжийг ойлгох гэж илүү ёс суртахуун хамгаалах гэж хичээдэг болж хахад Сузаку эсэргээрээ өнөх японочдын тарчлалыг байн харж мэдэрч байгаа болохоор за эн чи арк болохгүй юм байна. Лилүшийн замаа харсныг яваад үздэм үү гэсэн consequentialist үзэлтэй уусаар сүултэн ч гэсэн манай хоёр бүр хоорондоо нийлээ тохиролцохоор болдсон штэ. Тийм. За Лилүшийн дөрвийн хөвчлөлт бол угаасаа бүр яалтчгүй галзуултаа хүн болгоо мэднэ. Гэтэ Сузаку ч гэсэн жоохон чухалчлаа. Итгэл үнэмшил лидерийг арай дэлгэрэнгүй харуулад өгсөн бол тээ. Өмнө нь дээр ч гэсэн хэлжсэн шиг энэ аним өөрөө хитрхи Лилүштэй төлөвлөснөөс болоод бусад дүрээ жоохон дутуу хөвчлөлтсөн юм шиг санагдаад байт юм аа. Түүнээс биш Сузаку Чарльз Шнайзлахур ялангуяа айгүй их потенциалтай дүрээ. Тийм. За Чарльз гэснээс одоо анимийнхаа хоёр дахь гол санааг ярилцъя. Чарльз Лилүш хоёрын зорилго бас л төстэй байсан. Аль аль нь л өнөөгийн харгас ертөнцийг үгүйж арай дээр ертөнцийг зөкслөх чин хүсэлтэй. Чарльз ихтэй арай илүү том үрэнтэй. Худал үгүй ертөнц гэсэн бүр чихнээсээ төгс утопиаг харж байгаа болохоор тэр нь жоохон абстракт толгой эргүүлэн байсан л та. Нөгөө тал Лилүшийг хамаагүй л хөрсөндөө уусан зүгээр л нөгөө дарангуйлал хүчрхийл байхгүй аюулгүй сайхан ертөнцийг л хүсэж исэн гэдгийг. Ер нь бол анх үзэж байхад бол мэдээж би Лилүшийн тал байсан. Гэтэ сүүлд бодоод үзэнгүүт Чарльз гэсэн нэлээд хүчтэй поинтууд байсныг бол ухаарсан. За худал байхгүй ертөнц. Ер нь бид нэр худлыг яах гэж хэлдэм бэ гэвэл хүслээ хүсэлтүүлэх гэж тэ. Худал гэдэг бол өөрөө мэдээж ухамсар тамид биетүүдийг хүслээ гүйцэлдүүлэхэд нь тусалдаг хамгийн чухал багч штэ. Хэрв тэр багцлал байхгүй бол бидний ухамсар баг хүнд чирэггүй зүйл болно. Ухамсар хэрвээ хүнд чирэггүй болох юм бол бидний нөгөө хүсэл гэдэг комплекс чанар маань ирмэлзэл ч юм уу нэг тийм энгийн юмар солигдох байх. Яг нөгөө янз бүрийн нэг системэд биет бактери эдэр шиг зүгээр ирмэлзэл төдийхнөрөө л хөвж идэг сүнс болох байх гэж би дотроо төсөөлж ин л та. Өөрөөр хэлбэл миний бодлоор Чарльз хүсэж байгаа нь энэ харгас ертөнцийг үгүй хийгээд дооронд нь хүн болон бүх амьтдыг шууд бүгдийн сий ертөнц рүүтэй шууд тэр сүнсний ертөнц рүү нүтлчийл гэсэн санаа юм болоо да. Сий ертөнцид бол ухамсар гэдэг зүйл итгэхгүй байт юм шиг байлээ. Бас нөгөө эвфемиатай болзуулны эдрэгээ дахыг бодоход цаг хугацаа шигсэн үйлчлдэг байх. Гэтэ энэ миний л гаргалгаа шүү. Шарльз угаасаа энэ талаараа нэг дэлгэрэнгүй ярьдаг байхгүй хамгийн том асуудал нь. Тийм болохоор одоо ингэж таамаглахаас өөр арга алга. Анх бол гэтээ бүх ухамсар нэгднэхээр би нөгөө хиндуизмын Брама бурхантай нэгдэн идэр гэдэг шиг санаа юм болоо гэж бодсон л доо. Гэтэ арай өөр юм шиг байлээ. Илүүч нөгөө бурханд буюу тэр нэгдмэл сүнснүүд рүү гис хэрэглээ тушаалгчтэй штэ. Хэрвээ тэр нь хиндуизм дээрх шиг бүхэл сүнс байсан бол угаасаа яаж ч утсан Лилүшийн гис нөлөөлөх хэсгүү. Харин оронд нь зүгээр ухамсар нь итгэхгүй байдалтай болохоос бүгдээрээ хувь хүн сүнснүүд юм биш үү гэж би бодсон. Тийм учраас Лилүшийн гис нөлөөлсөн баг. Өөрөөр хэлбэл тэр бүх сүнснүүд нь нэгтцсэн хэрэг биш, ертөө сүнснүүд тэнд цугларсан байгаа л гэж хэлэх гээд байгаа.
Тэгэхээр Чарльзын зорилго ч гэсэн анханасаа бүх сүнснүүдийг нэгтгэх биш. Зүгээр сүнснүүдийг тэр ухамсараа шишлэх шаардлагагүй амар тайван сий ертөнцөд цуглуулангуудаа ямар ч зовлон зүтгүүргүй тогтун сайхан амьдрьяа л гэсэн санаа байж болно. Ингээд харангуут гэхдээ Чарльз бол итгэл үнэмшил нь ер нь л нэлээд орны философи тал руугаа тийм би гэдэг зүйлийг буюу ухамсарыг өгөөсгсөн те. Хүний амьдралын зорилго бол ерөөсөө тэгж хүч чадлын санаархал биш зовлонгоос л ангижрах явдал юм а гэсэн үзэл бодолтой юм шиг байгаа юм л та. Тэгээд миний амьдралыг харах өнцгт бол энэ орны философи гэдэг зүйл нэлээд хүч чухал байр суурь эзэлдэг. Ялангуяа буддизмыг бол бүр үнэхээр чин сэтгэлээсээ үнэлдэг болохоор одоо бодоод үзсэнгүүд бараг Чарльзын ч зүв байсан юм биш үү гэж эргэждэг болчиход байгаа. Мэдээж л илүү Чарльзаас илүү ухаантай ч гэсэн илүү мэдлэгтэй бол биш. Чарльзын Утопиаг хэрхэн байгуулах талаар тэр дүгнэлтийг хийх хүртлээр ямар их зүйл уншиж судалж эргэцүүлсэн гэдэг нь надаглал тэр номын тавиунуудаас нь харагддаг л та. Харин Лелүш бол хэдийгээр гол ухаантай ч гэсэн 18 настай хөвгт штэ. Чарльзын гол үзэл санаа тэр их цуглуулсан виздомыг бүрэн ойлгоход угаасаа л хугацаа хэрэгтэйсэн Лелүшт. Бас манай хүн чи өөрөө тухайн үедээ нэлийн сэтгэл хөдлөлтөө захирагдсан байсныг бас бид нар харсан. Өнөөх дүрдэн чухалчдаг хүн чинь Чарльзыг чиний Нана Ли Виторийн сайн сайхан төлөө хийсэн үгүй чинь хамаагүй чи Виторийг хог шиг хайсан лав үнэн эдэргээл. Үр дүнгээс ч илүү чухал хүнд төрхөөс яасан зөрчиж боломгүй ёс суртахуун гэж байд юм а Чарльзаа эдэргсэн. Сүзакугийн ярьж байгаа юм шиг сонсгосон надад лав. Яалтч хөл манай хоёр нэлээд ууссан байгааз. За тэгээд би уг нь бол үнэхээр л Лелүшийн зүв байсан байгаасаа гэж найцаар л ирсэн зүйл идэнчил. Гэтэ Хотгисийн сая шинэ гардаг сизон дээр юу ч өөрчлөгдөөгүй. Буцаал Британий дарангуул буцаалдаа эхэлсэн байгаа нь. Нэгт мэдээж Лелүшийн өхлийг үнцнийг болгоно. Хоёрт Чарльзын зүв байсан гэдгийг батлахад улам л амархан болгоод байгаа юм шиг айгүй хэцүү. За ихтэй хэдийгээр тий санаа мотивац эдэр хүчтэй ч гэсэн ерөнхийд нь дөгнөл Чарльз угаасаа нэг тийм сэтгэл дүлтэх үе харизмалыг сайн бичигдсэн дөрвшилтэй. Түрүү хэлсэн шиг Шнайсел, Сузаку, Чарльз гурвыг би батанцаалтаа өрч чадаагүй дөрөв гэж боддог. Бараг Лелүшийн дараа орох уу сайн бичигдсэн дүр гэвэл энэ гурын аль нь ч биш шууд Сиси юм уу Карел орж ирэх байх. Каре нэрээ яг Сузаку Лелүш хоёрын голдох юм шиг санагддаг юм аа. Сузаку шиг тэгж байн гоншихноод байхгүй. Гэтэ арай л Лелүшийн улаан цайн биш. Ёс суртахуун үр дүн хоёроо буюу мэдрэмж логик хоёроо яа гоё тэнцвэрчүүлээ явчихдаг дүртэй. Жишээ нь одоо Season 1-ийн сүүлд гэтэл нөгөө Zero-гийн царайг харчаад Лелүшт 180 градус хавируулснаа мэдээ шоконд орж байгаа штэ. Үнэхээр Лелүшийн хэлсэн шиг үр дүнг нь харах юм бол хар хүлэг баатруудыг байгуулсан, Британиг нэлээд сандрагдсан, олон Японуудыг аварцсан, Карент бол ямар ч гомдлох хэрэг байхгүй үр дүнг нь харуул. Харин ч Лелүшт баярлаад үнэт сангаа батлаа Сузакуг тэр доор хөнөөх ёстой юм шиг боловч ёс суртахууных нь хувьд авч үзвэл яалтчгүй Лелүш Карент үнэхээр муухай зүйл хийцэн үнэн штэ. Тэгэхээр Карент Лелүшт туслахуу Сузакуд өгөөд явуулсан тэр хуурдагсан мэдрэмжээ үл ойшоогоо гүншин ч гэсэн үг. Гэтэ нэг жилийн дараа Лелүштэй дахиад нэгтээд ямар ч асуудалгүй буцаад удирдлаганд орчиж байгаа нь аль хэдийн тэр мэдрэмжээ эдгээсэн. Одоо бол үр дүн илүү чухал гэсэн шийдвэр гаргасны илэрлэл гэж харж болно. Өөрөөр хэлбэл Карен мэдрэмж логик хоёрын алинд нь ч зарлагддаггүй оюуланг нь балаас чаддаг эрүүл төр байгаа юм л та. Би ер нь хүн гэдэг оршихуй Карен шиг л байх хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Мэдрэмж логик хоёр бол хоёулаа вэж ич хүн гэдэг оршихуй үүсдэг. Чамд тэрийг мэдрэмж байхгүй бол роботоос ялгаагүй. Рационал сэтгэлгээ авахгүй бол чи амтэн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор за боли яг 50-50-аар нь биш юмаа гэхэд ядаж нэг 90-10 руу оруулчихгүй те. Энэ хоёр шинж хоёулаа л ялгаагүй миний оршин байгаагийн хамгийн чухал шинжүүд мөн шүү гэдгээ ухаараа тэнцэрчүүлж авах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. За одоо Сизигийн талаар ирээдүүлээ. Манай хүний гис нь бол хайр байсан. Товчхондоо хүн болгонд ямар ч шалтгаан нөхцөлгүйгээр хайрлагдах гис. Тэгэхээр угаасаа ойлгомжтой болсон байх. Винкс дээр хайрын талаар ярина гэсэн үг. Гэхдээ эхлээд нэг оршил яваад хий заяа. За түрүүн 2 дугаар хэсэг дээр өвлөлүүдээ хэлсэн шиг амьд биетийг амьд биет болгодог зүйл бол хүсэл эрмэлзэлгээ хэлчих болно. Яг нь ерөнхийд нь авч үзвэл эрмэлзэлтэй. Гэхдээ хүн болон зарим хөхтэй амьдтай ухамсар гэж зүйл байдаг учраас үүнтэйг ойлтоод ирэхээр хүсэл буюу арай нэг тийм комплекс зүйлийг үүсгдэг. Тэр нь тэгээд мэдээж амьдралын хөдөлгөгч хүчин мөн. За тэгвэл ингэд хүн юу хүсдэм бэ гингүүт маш тавчхнаар үн цэнтэй зүйлийг илгээд хариулчих да. Тэгээд энэ өгүүлбэрээсээ цааш нь ухаж гаргасан миний хувийн дүгнэлт гэвэл субъектив үнц нь хизээд объектив үнцнээс илүү байд юм байна гэж тунгаасан. За жишээ нь би өөрөө санал хийчлээ гэж бодоход тэр саналаа энгийн саналнуудаас хамаагүй өндрөөр үнэлэн нандинан тийм үү. Хэдийгээр энгийн саналлууд миний хийсэн саналнаас хав илүү материалтай, хав илүү бат бөх, хав илүү гоо үзмжийн дизайнтай буюу объектив үнцээ дээр миний муу саналтай харьцуулж өндөр байсан ч гэсэн эцсийн эцэст миний субъектив үнцний мэдрэмж л давмгайлна.
Эсвэл одоо миний нэг хайртай хүнээс авч ирсэн дурсам шингэсэн хямдхан бугууч алтан үрээгээр бүрхсэн үнэтэй бугууч хоёрын үед ч гэсэн аль нь үнцэнтэй вэ гэвэл ойлгомжтой. За тэгвэл бүр хамгийн объектив шинжтэй дэлхийн хаач байсан үнцийг өөрчлөгдөхөө мөнгө гэж зүйл дээр хүртэл яриад үзье л та. Миний зам дээр хөвтөж байгаад өөрөө олдсон 100,000 төгрөг 2 өдөр махиж авсан 100,000 төгрөг хоёрын аль нь илүү удаан зэсэх вэ те? Алийг би илүү хайрлах вэ гэвэл бас л ойлгомжтой болно. Яалтчгүй субъектив үнцэн хамгийн хүчтэй нэмаа. Тэгээ цааш нь тунгааж үзээд дан ганц матери дээр ч биш метафизик дээр ч гэсэн адилхан л байд юм байна гэдгийг бас давхар ойлгож байгаа. Хайр гэдэг зүйл ч гэсэн хоёр талын субъектив үнцэн дээр л тогтохоос үр аргагүй. Бид хэн нэгнийг хайрлахдаа хэдий их чинээ сэтгэлээ шингээн эргүүлж хайрлахдаа төдий их чинээ үнцнийг мэдрэн кайф авна. Жишээлбэл хэдийгээр CC-гийн хийсэнд хостуулсан хүмүүс CC-д дуусшгүй их үнгүй хайр буюу дуусшгүй их объектив үнцийг өгчээсэн ч гэсэн CC өөрөө тэднийг хайрлаагүй учраас тэдний өгч байгаа хайранд нь субъектив үнц байгаагүй гэсэн үг. Мао дээр ч гэсэн хэдий Маогийн өгж байгаа хайр энэ удаа ховсны хүч биш яг чихнээсээ CC-д хайраа өгж байгаа боловч CC өөрөө Маод хайртай байгаагүй зүгээр ашиглахыг хүсэж исэн болохоор бас л Маогийн өгж байгаа хайрнаас субъектив үнцийг мэдрээгүй. Харин Лилүш бол өөртэй CC Лилүшийн зорилгоо чин сэтгэлээсээ тусалсан, олон ч удаа урж исэн, Маогаас ялгаатай яг жинхнээсээ Лилүш хайртай байсан баг. Тийм болохоор сүүлд тэр Лилүш өөрийг нь амьд үлдхийг гоохоод эцэст нь нийгэм Лилүшээс л хайр мэдэрч байгаа юм шиг санагдсан буюу CC угаасаа өөрөө Лилүштэй амар хайртай, маш их сэтгэлээ шингээсэн байсан болохоор эргүүлж Лилүшээс авч байгаа тэр хайранд нь маш хүчтэй субъектив үнц нь байгаа юм байна гэж дүгнсэн. Хүн гэдэг зүйл чи өөрөө тэгэж unconditionally нөхцөлгүйгээр хайрлах бас тийм ч зуртай биш юм шиг байна л та. Охтууд нөгөө сайн залуусыг тоохгүй гомдоож ийн чи тэр охиныг яаж хийсэн бэлсэн чамайг тоохгүй штэ эдрийгээл өгрөөд байдаг та. Магадгүй ганц охтууд ч биш бид нэр бүгдээрээ заавал өөрсдөө тэр хүндээ ямар нэг хайрлах зүйл хийж ич те. Өөрийнхөө хөдөлмөрөө сэтгэлээ шингээж ижил эргүүлж авах хайрнаас нүнсийг авдаг байх. Юу гэсэн үг вэ гэхээр чамайг хин нэгэн нөхцөлгүйгээр хайрлаад байвал тэр нь зүгээр газраас олсон мөнгнөөс ялгаагүй. Харин чи бусдыг жихнээсээ хайрлж хөдөлмөрөө шингээсний эцэс тэр хүн чинь чамайг буцаагаад хайрлуул тэр ирж буй хайр нь өнөө зовж олсон цалин шиг чинь илүү амттай. Илүү субъектив үнцэнтэй болоод байна гэсэн. Бидний жишээ нь эцэг их маань бол ямар ч нөхцөлгүйгээр хайрлдаг шүү дээ. Магадгүй тэрнээс болоод хэдүүлээ бараг 20-30 хүртлээ эцэгийнхээ хайрыг ойлгохгүй үнэлэхгүй яваад идэм болов ш гэж бодсон. Өөрөөр хэлбэл бид нэр зөрүүлээд эцэг ихээ хайрлж эхэлж ижил тэдний хайр бидэнд үнцэнтэй мэддэж эхэлнэ гэсэн үг. За иймэрхүү CC ингээс дээр толгуурлаад хайр гэдэг сэдв дээрх өөрийн тодорхойлолтоо хуваалцчихлаа. Тэгээ зарим философчид энэ хайр гэдэг зүйлийг ерөөсөө заяагтмал бишээ. Сүүлийн хэдэн 100 жилд л пав соёлоор дамжаад ороод ирсэн хуурмаг төдий ердөө нэг тийм симбл бэлэгдэлцэн шинжтэй зэрэглэе гэж үгсэгдэх л дээ. Миний хэд бол ихтэй арай үгүй баха. Хүн болон хөхтэй амьтдын тарих сэтгэл хөдлөлтэй байдгаараа гөрүүл шавьчнараас ялгардаг. Харин хайр гэдэг зүйл нь тэр сэтгэл хөдлөлөөс илэрч байгаа хамгийн хүчтэй дохио гэж бодож байна. Магадгүй нийгэм болон олон зуун жилийн турш хүн төрөлхтний уран сэтгэмжээ шалтгаалаад янз бүрийн хэлбэрт орсон байж болно л доо. Гэтэл ямар ч хэлсэн энэ хайр гэдэг зүйл бол энэ шин чанар бол биологийн хувьд ч гэсэн ихтгэл үнэмшлийн хувьд ч гэсэн хүнд төрөлхөөс аяагдаг гэдэгт бол нэлээд итгэхийг хичээдэг. Заас нэг иймэрхүү кодекс бол угаасаа үнэхээр яриад байвал яриа л ахаар маш олон сэдвийг хурцаар үндсэн. Тэрийг хөндөгтөж гисэн маш хүчтэй сонирхолтой плотоор уйдалгүйгээр хүргэж чадсан юм л да. Бусад ийм аниманалын сэдвийг бичлэхнээс арай л урт олчих шиг боллоо. Гэтэ угаасаа харамсах зүйл алга мөн кодекстэй бол хитэн цаг зарцуулсан яах вэ? За тийм тэгээд хэрэг та аним болон манга вебтүүн дээр дуртай бол манай групп нэг дээрээ.